to join you today for the opening ceremony of the energy efficiency project in Orong province. Through this project, we aim to improve the living conditions of the vulnerable people in community by introducing energy efficiency, efficient and environmentally friendly heating solution for traditional Mongolian game. So we hope this project initiative will help reduce household energy cost and decrease air pollution and create a healthier environment for children and the communities. Thank you very much. Josh. За эрчим хүчний хэмнэлтэд дулаан гэр төсөл нь одоо 2026 оны 1 сарын 1-ээс 2026 оны 12 сарын 30-ны хооронд хэрэгжихэр төсөл байгаа. За төслийн маань зорилго нь болохоор агаарын бохирлыг бууруулах, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, за дээр нэмээд нүүрс болон мод түлхэх хэрэгцээг одоо бүрэн халах зорилготой байгаа. Нарны байналыг суурьлуулад одоо 2-7 он чинь гэртээ хуваарь ойдл хийдэг. Тэгээ шөнө өрөө хүртэл суудаг, гэр хөрөөд хүүхдүүд маань ч гэсэн айгүй тав тухтай гоё л санагдаад байгаа юм. Хамгийн гол нь халаалт ахгүй гэрээ дулаан байх. Бид нар галт түлж гэрээ дулаацдаг байсан бол одоо тэр тэнэ тавиад гэр бол өдөр шөнгөл дулаан байж байна. Тэгээд одоо энэ зурагт бүхэл юм ингээд энэ нарныхаа байналаар ашиглаж байгаа. Дулаан гэр төсөлд хамрагдуулсан гүдний өрсөйхэд маш их баярлалаа. Манай сэргээгдэх эрчим хүчний нарны панел маань 111 улсад экспортлдог. Манай халбын усны дистрибьютор Ромо Solar гэсэн компани байж байгаа. Энэ компани манай халбын усны Монгол талын төлөөлөгч компани байж байгаа. Манай энэ панел маань 30 жилийн баталгаатай хоёр талаасаа цэнгээ авдаг. Эдлэгээ сайн, цас бороо, тоос шороонд тогтохгүй гэдгээрээ давуу талтай. Бүх одоо 25 айлда агс даатгалын гэрээтэй 10 төрлийн байгалийн гамшигаас ингээ хамгаалагдсан айл болгонтойгоо гэрээ хийгээд ингээд явж байна.